Монгол Ардын намаас увсын цавчааны тойрогт нэр дэвшигч Хүрлбаатар гишүүн Чадалтай аавын хүү надтай ирээд өрсөлд харъя хэмээн хахалтсан. Харин ардсан нам үүнийг нь ёсоор болгож түүн рүү Чадалтай тэнхээтэй эцэг Баян-Мөнх аваргын охиныг өрсөлдүүлэхээр илгээсэн. Том дугуйснаасаа бол Чадалтай аавын биерхүү охид хаг шидүүлэхээс айсан бололтой Хүрлбаатар гишүүн маань тагчиг дуугуулж авраг Баян-Мөнхийн охиныг айлгачаар хүчтэй Чадалтай том биетэй хүн хайж эхэлжээ. Ирснээ ч олсон байна. Тэрээр дэмжигчдийнхээ фэн хуудсанд арслан бүрэн төгстэй ахуулсан зураг нийтэлжээ. Тэгэхээр одоо Хүрлбаатар гишүүн ямар Чадалтай аавын хүүгээс айхааргүй санаа амар сонгуулийн ажиллаа хийж болохоор боллоо. Харин ардсан нам түүнийг Баян аваргын охиноос айхааргүй болсныг мэдээд сүрэн живэгээ өөр хүнээр солих болсон гэх мэт нисэд эхэлж байна. Улсын гарсныг хажуудаас уулгацсан хүн ч одоо хинээсээ жайхав да тийм ээ. Me.